Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ Robert Atkinson буюу Mr. Bean-ийн гол дүрдэн тоглосон 1997 оны биеийн киноны төвчлийг сонсноо. За тэгээд Английн Төв галерейн бүтээлгүй ажилтан Америк руу томилтоор явснаар 50 сая долларын уран зургийг яаж завааруулж хөгөө тарих нь одоо бүгдээрээ сонсцгоё. Mr. Bean маань Английн хатан хааны уран зургийн галерейд харуулаар ажилладаг ба хэдий ажилласаа хоцорсон байсан ч өглөөний кофегоо уух амарцсангүй. За тэгээ ажил дээр явж очиод алаад өгөх юм болов гэтэл ажиллаж хийхгүй унтаад өгөх юм сайхангаар. Энэ үед галерей удирдлагууд уулзсан Mr. Bean ажилдаа хандаж байгаа хандлагын талаар шүүмжлэн ярилцгааж халах шийдвэр гаргах ба галерей ерөнхий захиралд энэ шийдвэрээ танилцуултал Mr. Bean бол сайн залуу. Энд цаашдаач ажиллах ёстой хүн гэж авд юм да. За тэгээд захирал нь ингэж хэлэхээр яалтайч үлээ. Mr. Bean-ийг яах вэ гэж бодож байгаад Америкт болох уран зургийн нээлтэнд мэрэгжилтнээр явуулж хэсэгтээ эндээс холдуулахар шийддэг. Америкийн уран зургийн галерейгийнхан маань хуралдан доктор Бин гэдэг хүн манад ирж ажиллана. Английн уран зургийн галерейд олон жил ажилласан туршлагатай хүн байх. Гээл бөөн баяр хөөр уулзгаах ба Дэвид гэдэг энэ залуу доктор Бинийг хариуцаж авахаар л болж байна да. Яаж жагаад удахгүй эдний галерейд 50 сая долларын үнэтэй 100 жилийн настай Вистлерийн ээж гих асар ховор зураг ирэх гээд энэ хэд ажил ихтэй бужигнэлцгааж байлаа. Дэвид доктор Бин гэж мундаг хүн ирж байгаа. Сарын хугацаанд манад байлгавал хүүхдүүдэд маань ч эерэг нөлөө үзүүлж би ч бас тэр мундаг хүнээс сайн туршлага хуримтлуулах сайхан боломж гарлаа. Гэх зэрэгээр эхнэр хүүхдээ панаалцаар угаад Mr. Bean-ийг гэртээ ойлгохоор болдог. Энэ үед манай хүн Америкт буунгуудаа цагдаа нарыг дуурайж буута мэтээр тоглож байгаа. Жинхнээсээ цагдаа нарын с сэжгийг төрүүлж нисэх буудлаар дүүрэн цагдаа нарт хөөгдөөд хөгтөө юм болно. Цагдаагийн мөрдөгч Бинийг байцааж явах үеэр яалтчгүй л сэтгцийн юмтай нөхөр байна гэж дүгнээд торгуул бичиж өгөөл явууллаа. Дэвид Бинийг тосч аваад маргааш нь ажил дээр дагуулж очих үед манай хүн нойлорж гараа авах гэж байхдаа салгалаад өмдөө норхчт юм да. За тэгээ ямар өмдөндөө шээсэн хүн шиг гаралтай биш. Гээд гар хатаагчинд өмдөө хатаах гээд нэг эвгүй байдалтай зогсож яхад нь үзэн ажилдаа хараад бүр гайхаад явчихна. Mr. Bean бандсандаа нэг худлаа ламп сонирхож байгаа юм шиг жүжиглэж байх шиг. Халуун лампанд төлөгдөх шахаад гараа авах гэж байгаад дахиад өмдөө норхчих юм аа. За ингээд Дэвидийг дагаад дарагтаа нь уулзах гээд өрөөнд норохдоо бас өмдөө халахлаад нэг боршуур барьсан байсан чинь дарга нь хуутатаал авчлаа. Дэвидийн дарга манад ийм ундаг доктор хүн ирсэнд баяртай байна. Гээд өрөөнд байгаа зургуудаа танилцуулах гэтэл Mr. Bean өмдөө харуулахгүйгээд Дэвидийн араас бүр салтгүй шүү. Тэгсэн овоо сэнс байна. Эвтэйг очоод өмдөө хатааж байхыг нь хараад галерей ажилчид бүр шок. За тэгээ өмд нь хатсан биш тэр хэдийн нүүрэнд өмдөө наах нэ баг. Манай галерейд Английн доктор хүн ирсэнд бид их баяртай байна. Нөгөөдөр ирэх Вистлерийн ээж уран зургийн нээлтэнд манай хотын дарга генерал гээд том зочид ирнэ. Та мэрэгжилтний хувьд хэдэн үг хэлэх үү? Мэдээж танд ярих зүйл их байгааг ч ойлгож байна л да. Гэхдээ 20 минутаас хэтрэхгүй байвал сайн байна гэж хэлхийг сонсоод Mr. Bean бүр сандраал явчихна. 20 минут үг хэлэх байтугай 2 минут ч хүнтэй аятайхан ярьж чаддгүй. Манай хүнд энэ бол давж чадхааргүй том даваа байлаа. Ингээд уулзалтын дараа Дэвид Mr. Bean-ээс та Английн галерейд яг юу идэг вэ гэж асуухад би буланд суугаад зураг хардаг гэд үннээ л хэллээ. Тэгсэн Дэвид тэгвэл та уран зургуудыг шинжлэн дүгнэлт гаргадаг өндөр зэрэглэлийн мэрэгжилтэн байх нэ гээл буруу ойлгоод авна уу. За ингээд Дэвид манай хүнд гэрийнхнийгээ танилцуулах ба Дэвидийн ихнэр Mr. Bean-ийн үйлдэлүүдийг харан уурлаад хүүхдүүдээ аваад ээжиг рүүгээ явлаа. Гэхэд Дэвид арай хийж аргадж байгаад уурыг нь гаргах тэр мөчид Mr. Bean хамаа намаагийн юмыг оролдож байгаад гэр бүлийнхэн зургийг хагаснаар Дэвидийн ихнэр хүүхдүүдээ аваад яваад өгнө. Гэсэн чи Дэвид Mr. Bean дэргэлцсэнгүй. Угаасаа урлагийн өндөр мэдрэмжтэй суу тухаантнууд энгийн хүн шиг байдгүй шүү дээ гэж өөрийгөө хураад Mr. Bean-ийг дагуулад урлагийн галерейнуудаар оруулъя. Гэтэл өнөөх нь үгүй парк орё л гэж. За ингээд Mr. Bean-ийг дагуулan паркаар нилээн зугаалж байгаад нэг хөдөлгөөнд суудалтай тоглоом дээр суваа. Гэтэл манай Бинд энэ нь хангалтгүй байсан бололтой. Дэвидийг дахиад нэг суучи. Билет авчаад ир. Гиснээ өөрөө суудлынхаа төхөөрөмжүүдийг оролдоол үлдлээ. Манай хоёр дахин нэг удаа тоглох ба энэ удаад юу вэ? Бүр суудал нь амар совчаад хамаг хүмүүс суудлаасаа өсөрч чидэгдээд бүр бөө юм болж байна. За ингээд доктор Bean маань дахиад цагдаа дээр дуудагдах ба эртээдийн цагдаагийн мөрдөгч Дэвидтэй уулзсан энэ хүнтэйгээд сууд тухайн тийм биз дээ. Гэх үед манай хүн байцаалтын өрөөнд дотор ёстой тэнэгч өгч гинөө. За ингээд Дэвид торгуулийг нь төлж байж Бинийг арай гэж цагдаагийн газраас авч гарan гэртээ ирээ үжитэл дарга нь эхнэрээ дагуулсан вино бариад хүрээд ирж байна. За тэгээд дарга нь орж ирчээд байхад хоосон суугаад байлтай биш. Гээд хоолыг гисэн ч цацагт хэрүүл сонгоо өрөөс өөр юу ч байдгүй. Тэгсэн Mr. Bean надад датгачих. Би янзын хоол хийгээд хий. Гиснээ цацагт хэрүүлэн пэчин чигчийгээд халаагаад эхэлж байна. За тэгээд дарагт нь 100 шавчиж өгтөл сонгоо ирчээд өгч ивэл яах вэ? Энэ үед нөгөө цацагт хэрүүлэн дэлбрээд тэрүүгээр нэг заваарсан юм боллоо. Эхнэр нь хүүхдүүдээ аваад буцаад ирсэн чи гэр нь сүнцэн байгааг хараад үг хэлхийн завдалгүй буцаал гараад явцдаг. Төвчээд нь баргцсан Дэвид Mr. Bean-ээс та үнэхээр Английн уран зургийн доктор муу юм уу гэж асуухад манай хүн бүхнээ л хэлдэг.
Манай хүн мэрэгжилтэн биш Английн галерейд харуул хийдэг гэдгийг мэдснээр Дэвидийн урам хугарсан ч одоо нэгэн тэрцэм чинь яалтаач үлээ. Ядж хахад дарагдаа доктор Бинийг Англид авчиръя гэсэн санал гаргасан нь манай Дэвид өөрөө болохоор ёстой л тэнгэр хол газар атуу байлаа. За чи явтлаа доктор Бин гэж жүжигсэн ивэрэл байгаараа заа юу. Би чамайг яаж хийж байгаа даргална. Гэж захиад манай хоёр маргааш нь ажилдаа яваад очлоо. Энэ үед 50 сая долларын үнэтэй нөгөө алдартай зураг нь ашгүйнийг ирж Дэвид ч урлагийн үнийвэр ийм алдартай зургийг харсандаа нүдэндээ ч итгэхгүй бүр бөөн баяр болж байлаа. Зургийн өрөөнд нэвтрэх хоёр төлхөр байгаа бөгөөд нэгийг нь харуулд нөгөөдхийг нь Дэвидэд хариуцуулдаг. За ингээд энэхэд маргааш болох зургийн нээлтийн ажлын талаар ярилцахаар гарах ба дарга нь бие тандаж та мэрэгжилтний хувьд наад зургаа хараад маргааш ярих зүйлээ бэлдээд байж байхгүй юу гэд үлдээгээд гарнаа. Ёстой зөв хүнэл үлдээлээд. Ганцаараа үлдсэн би энэ зургийг ойроос хартал тоосон дарагдсан байхаар нь чамаас тоосыг хальт арчих гэж байгаад найтаагаад авнаа. Гэтэл хамаг шүлсэн зурган дээр нь наалтсан байхыг хараад ингээрээсээ альчуур гаргаж ирээд арчтал зургийн толгойд хөхөнгөтэй толб наалтчдیں۔ Карманд нь байсан балга ожоод хамаг бэх нь альчууранд наалтсан байж л дээ. 50 сая долларын үнэтэй зургийг бэхээр завааруулсан манай хүн бүр сандарч зургийг газар буулган цамцаараа арчих гэж оролдоход зураг жаазнасаа мултраад дээр нь баахан гიშгэлээд ажиллаа. За ингээд бүр сандарч хүн ороод ирэхээс өмнө яаж игээд цэвэрлэхээр шийдэн зургийг цагаан алчуураар хучиж аваад зураг засварлах хөрөөлөө яваал авлаа. Тэгсэн тэнд будаг шингэлэгч байхаар нь аваад арчтал ашгүй завааруулсан бэхэн арилж манай хүн тайвширж амьсгаа авахтайгаа болдог. Ингээ будаг шингэлэгчийг буцаж тавьчаад эргээ артал 100 гаруй жилийн настай будаг химийн бодис дидэгдэж яг л буцалж байгаа мэт хайлж эхлэхэд сандарсан би нэмээд арчсан биш. Тэр эсхийн будаг нэлэхүүдээ арилж зүгээр л хов хоосон зай үлдхэн тэр. Дөрсөлөгдөн Дэвид уулзалтаа дуусгачаад зургийн өрөөлөө яваа ортол зураг байдгүй. Ямар нэгэн зүйл буруугаар иргэснийг мэдсэн Дэвид тэр дөрөөл биенээс юу болсныг асуухад нөгөөгч нь битгий уурлаарай. Гэснээ зургийг харуултал бүү үзэгд. Вестлерийн ээжийн нүүр байхгүй болохоор барахгүй. Дээр нь нэмээд хүн амир нүүр зурцсан байт юм да. Энийг харсан Дэвид бүр айх гайх зэрэгцэж хамаг даралт нь ихсгээ шахлаа. Чи чинь яаж байгаа юм бэ гэж халгалсан ч бүх зүйл хэтэрхий оройтсон байлаа. Мистер Би эднийд ирсэн цагаас хойш л Дэвидийн амьдрал сүрж эхэлсэн ч энээс 7 дор зүйл болно гэж огтхон сансангүй. Дэвидийн амьдрал тэрхэн зуур нүдэнд нь харагдах ба эхнэр хүүхэд нь хаяад явсан дээр нэмээд одоо 100 жилийн настай зураг сүрүүлсэн гээд шоронд орох юм байна л да гэж бодон гургэлсэн Дэвид зургийг ямартаа ч цойжлон үлдээгээд биенийг дагуулад арх ухаар явдаг. Биенийг алмаар санагдаж байсан ч бүх зүйл оройтсон болохоор Дэвид сэтгэлээр унан шоронд орохынхоо өмнө хүснээрээ ун гээд манай хоёр бүр согтдлоо ууцгаадаг. Ингээд нилээн согтсон манай хоёр дуу шууд уулзгаасан шигэ гэрлүүгийн бортол эхнэр хүүхэд нь ашгүй буцаад ирчиж Дэвидийн эхнэр удаан бодсны эцэст Дэвидийг уучлахаар шийдснэ хэлэх ба энэ хэдий сайхан мэдээ байсан ч Дэвидийн хувьд маргааш бол хар дарсан зүуд штэ. Тийм болохоор уйлж унжиж байгаад орондоо орох үед Дэвидийг баллаж хайсандаа би өөрийгөө буруутхан галтгоонд сууж итэл Дэвидийн баг хүү ирснэ. Таны нөр хүрхгүй бол миний өрөөлөө ороод ирээрэй. Вестлерийн ээжийн зургийн хуулбараа надад байгаа. Та үзэж болно шүү гэж хэлснээр манай хүнд нэг санаа төрнө. Тэр эдийг унтсны дараа үлээдэг бөх өндөг цаасны утга гарч идэн дотоожоор зэвсгэлж аваад Дэвидийн галерей руу хар шөнөөр гараал явлаа. Галерей хамгаалагчийг түр гарах үед Бин кофенд нь гизгүүлгүүлдэг юм баахныг хутгаж хийх ба хамаг төлхөрүүдийнх нь барийг солиол хайна. Мань хамгаалагч буцаж ирээд кофегаа утал гидс нь үхтлээ бацалж эхлэх ба нойлын төлхүүрээ аваад утсан ч төлхүүр нь таардгүй. Өмдөндөө тусах шахсан хамгаалагч хамаг төлхүүрээ барайл явлаа. Энэ үед мистер Бин галерей руу яд хамгүй нэвтэрж Вестлерийн ээж зургийн их хувийг зүсэж аваад Дэвидийн хүүд байсан дөр амьлыг нь оронд нь солиод хийжд юм да. За тэгээ болоогүй. Жинхэнэ юм шиг харагдуулахын тулд дээр нь өндөг төрхөж байх шиг. За ингээд манай хүн ч ажлаа амжилттай дуусгаж хамгаалагч тэсэлгүй нойлын хаалгаа эвдээл орж байгаа харагдана. Ингээд маргааш өглөө болж Вестлерийн ээж зургийн нээлт эхлэхэд хэдэн цаг дутуу байв. Дэвид Бин хоёр нээлт рүү явах замд Бин өчигдрийн явдлын талаар хэлэх гэсэн ч Дэвид Бинийг сонсохыг хүссэнгүй. Ядаж өнөөдөр надтай юу ч битгий ярьдэх үү гэж ууралсаар л. Аргагүй штэ амьдралын налаад хайцсан юм чинь. Ингээд ажил дээр очтол хотын дарга генерал гээд баахан хүмүүс сонин сэтгүүлийнхэн ирчихжээ. За ингээд зургийг олон нийтэд үзүүлэх цаг болох үед Дэвид бүр бараацсан. За ингээд дууслаа. Гэвжитэл зураг ямар ч асуудалгүй гарч ирснээр Дэвид бүр шок. Бин рүү хараад чи юу хийсэн бэ гэж асуух ч бүх зүйл сайхнаар эргэсэнд хөл нь газар өрөхгүй л баярлж байлаа. Энэ үед хүндэт зочид үг хэл дуусны дараа биений үг хэлэх ээлж ирдэг. Манай хоёр бүтлгүүч явж байгаад юу үг хэлэх тухайга таг мартцсан байж. За ингээд би ихэндээ нилээн сандран энэ зураг их том зураг байна гэд хэлтэл хүмүүс мэрэгжилдэг хүн шал өөрөөр сэтгэх юм аа. Энд тэргээд бүгд алга тушаад байдیں۔ Энд нь урам орсон би үргэлжлүүлэн энэ том зурган дээр байгаа нь хөгшин эмхтэй гэд хэлтэл бас л нижгэнсэн алга тушил. За иймэрхүү байдлаар шал утгагүй юм ярьсаар байгаад өөрийгөө эвгүй байдлаас эвтэйхэн аваад гарлаа.
Энэ үед Дэвидийн охин мотоциклтойгоо явж байгаад хүн тосолд орсон бөгөөд энэ тухай хэлэхээр эртээдийн мөрдөгч Галерей түрээд иртэл Дэвид сандраад "За яг баригчлаа. Гээд үннээ хэлэх гэж байтал танай охин осолд орсон. Биднийг дагаад яваарай" гэж хэлснээр манай хоёр цагдаагийн машиныг дагаад явж явах замд дээрм гарч исэн болохоор мөрдөгч тэндээ үлдэн манай хоёр үргэлжлүүлэн эмнэлэг рүү явдаг. Охин нэлээд бэртэж комонд орсон бөгөөд хөөрхий Дэвид эхнэрээ тэрэн охиндоо их л санаан зовж гинөө. Энэ үед манай хүн коридорт сууж итэл нэг юм чагнуураа амгаачдیں۔ Тэгэхээр н чагнуурыг аваад эмчид өгөх гээд араас нь явж итэл нэг сэвлэгч харснаа эмч байна гэж бодоод үг хэлхийн завдалгүй халаад маск өмсүүлээд хагалгааны өрөөлөг түлхээл оруулчихна. Гэтэл хагалгаа илгүүлж байгаа өчтөн нь нөгөө мөрдөгч маань байд юм да. Эртээдийн хэрэгтнийг барих гэж байгаад буудуулсан юм гинэ. Энэ үед өөр хүнд өвчтөд ирсэн сургаар тэнд байсан эмчнэр перхитэл гараа авчина. Тэгэхээр нь манай хүн кармалцсан байсан чихрээ идэх гэж байгаад салгалаад мөрдөгчийг буудуулсан шархруу унгачнаа. Сайхан гар тэгснээ чихрээ авах гэж байгаад буудуулсан сумыг гаргаж ирээд сандарсандаа буцаагаад хийж байгаа л харагдана. Ингээд нөгөө эмчнэр чинь буцаж орж ирээд сумыг нь авах гээд бөөм болох үеэр манай хүн шууд л гараа уруулснаа сумыг ядах юмгүй гаргаж ирэхийг хараад эмчнэр бүр бишрэн нийжгэнтэл алга ташиж байна. За ингээд би маань мөрдөгчийн амь насыг аварчгаад гараа явж итэл Дэвид эмч байна гэж бодоод та манай охиныг үзээд өгөөч гэж шалаад болтгүй. Тэгэхээр нь Дэвидийн охины өрөөлөв явж ороод сэрэх гэж ёстой 9 шидээр үздэг. Тэгээд ч сэрхгүй болохоор нь тэнд байсан зүрхний цохилт өгөх төхөөрөмжийг асаах гэж байгаад өөрөө цахилгаан цохиулан охины дээр унах үед охин комносоос ирснээр Дэвидийн охины амь насыг ч бас авраатглаа. Газраас чагнуурлсан биш хэдэн ч хүний амь аварчивда. За ингээд Дэвид тэр хоёр охиныг нь аварсан алтан гарт эмчтэй яаж талархах вэ гэд хэлтэл нөгөөх нь мистер Бин байхыг хараад бүр шок. Яаж талархах вэ гэсэн үү? Би явтлаа танаад хэд хончиж болох уу? Гэж гуйхт нь яаж татгалцгав? Гэртээ байлгаж гадуур зугаалуулах ба. Манай хүн болгонтой мэдлэн их л найрсаг сайхан явж итэл нэг мотоциклтэй нөхөр дунд хуруу гаргах юм да. Мистер Бин босын хойно Америкууд хоорондоо ингэж мэдчилдэм байна гэж буруу ойлгоод гудамжаар явж байгаа хүмүүс рүү битүү дунд хуруу гаргаастай. За ингээд манай хүний явах цагч болж эднийхээс явахдаа Дэвидийн гэр бүл рүү дунд хуруугаа гоцолзуулсаар л явлаа. Мистер Би хэдий бүтэлгүүтэж Дэвидийн амьдралыг сүрүүлэх шахсан ч мартагдахааргүй дурсан зүйлдээсэн болохоор сайн гихч нь тэрвэрлдэж яваад манай хоёр тишээ салнаа. Мистер Би Англидаа буцаа ирээд Америк төгөлсөн хөгжилтэй үйл явдлуудаа бодон орондоо орох үедээ баллаж хайсан $50 үнэтэй зураг хэвнэг гэртээ өлгцөн байж байгаагаар кино маань төгснө.